Савханцар бактери E. coli буюу гидсний савханцар бактерийн тест байгаа. За энэ тестийг яаж ажилладаг вэ гэдэг зааврыг нэг өгөөтгий гэж бодсон. За мэдээж дээж авч байгаа юм чинь гараас авах хэрэгтэй. За тэгээд одоо уссаа тий одоо карантин ус гэж бичсэн байна л да. Тухайн дээжлэгч байгаа усаа бол гоожуулаарай гэж байна. За тэгээд тагийг авна. За тэгээд энэ дотор байгаа энэ юу байгаа? Дотор байгаа нэг ууцтай юм юу нунтаг байгаа. За энэ нунтгаа хийн. Энэ нунтаг нь юу вэ гэхээр савханцар бактерийн хоол. За савханцар бактерийн хоолоо хийчээд мэдээж усаа дээр нь хийн. Усаа дээр нь хийчээд ийм нөгөө харанхуу нарны тусгалгүй газар гэж байна. Тэгэхээр ийм хар утанд хийгээд нарны шууд тусгалгүй газар хадгалнаа. За тэгээд нэг 20-с 32 хэмийн градусын орчинд хадгална гэж байна. За тэгээд 48 цаг хүлээн. Тэр энэ ерөөхдөө энгийн байна те. 48 цаг хүлээгээд яах вэ гэхээр энэ дотор байгаа усны өнгийг харчна. За тэгэхээр надад яг хоёр жишээ байна. За эхний жишээ нь болохоор одоо би яг дээж аваад удаагүй байгаа 24 цаг байгаа жишээ. Тэгэхээр энэний өнгө нь бол жишээ нь яг энэ негатив буюу байхгүй гэдэг тал руугаа өнгөтэй байгаа жоохон шаралж харагдаад яг үгүй нэг дотор нь байгаа хоол нь угаасаа ийм усаа бол жоохон шар өнгө туяатай болгочдөг байл. Хэрвээ энэ дотор бактери байгаад тэр хоолыг нь бактери идээд үржих юм бол ямар өнгөтэй болдог вэ гэхээр ийм өнгөтэй болдог. За тэгээд энийг болохоор би яг юуны борооны дараа Улаанбаатарын юуны за нэг 100 айлын тэр хайвсал автоплаза малаза тэр хайвсал яасан зөвхөн тогтцсон гудамжинд тогтцсон байдаг нэг ус үйдэг шүү дээ тий. Тэндээс аваад ээжсэн дээж. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө ийм шар өнгөө алдаад жоохон ийм ногоон туяатай болцсон байгаа. За тэгээ энэ дээж маань өөрөө нэг гудамжинд л байгаа дээж болохоор баг зэрэг тийм юутай шороотой болохоор нэг юм булангартай харагдаад байгаа юм. Гэхдээ ийм шар байхаа болцсон. Энэ шигээ шар байхаа болцсон ба шүү дээ. Хин шараад харагдаад. Тэгэхээр энэ дотор бол жишээ нь гидсний савханцар бактери байна гэсэн үг. Тэгэхээр энэний гол мессеж нь болохоор ийм юу яаж байгаа тохиол борооны дараа ингээд ус зайлшгүй туучих хэвээр болж байгаа тохиолдолд бол гэртээ орж ирээд ажил дээр орж ирээд маш сайн гараа хариутаараа хөлөө угаад цэвэрлээрээ. За тэгээд яг хөө энэ бол зүгээр нэг байдаг нэг гараа хариутах штэ зой тухайн брэнд нь ер нь бол нэг 75-аас дээш хувийн спирттэй байхад бол хангалттай яачдаг гэж байгаа. Энэ гидсний савханцар бактерийг устгачдаг гэсэн тийм мэдээлэл байгаа юм. Тэгэхээр тэгж нөгөө нэг өөрийгөө хамгаалаараа, үр хөвгтэй гэр бүлийнхээ хүмүүсийг хамгаалаараа гэсэн уриалга байна. Тэгээд энэ шинжилгээний энэ дээж бол ер нь бол зөвхөн шууд вебсайтаас авцсан. Тэгээд энэ бол хин ч өдөө хийж болохоор юм тест байгаа юм. Тэгэхээр та магадгүй одоо гэртээ хашаандаа ч юм уу те цуслан мослон дээрээ бас ингэж тестэлж болох юм. Би яг ийм тестийг төстөө ийм гэж бодлоо хийж байна. Яг энэ бактерийн E. coli буюу савханцар бактерийг бүр лабораторид ургуулдаг ус аваад лабораторид ургуулад тэгээд тэрийг нь бүр ингэ энэ бол ингэ байна байхгүй гэж өгч штэ те. Би яг тухайн үед болохоор Эквадор улсад оюутан байхдаа судалгааны багт ажиллаж байхдаа болохоор бүр яг лабораторид ургуулад тоолоод одоо тухайн дээжинд бол төдөн сая гидсний савханцар бактери байна гэд тоолдог тийм одоо багт зөвхөн дадлагч оюутнаар туслаад явж исэн. Тэгэхээр тэрнээс хойш бол тэр нэлээд олон жил өнгөрсөн байна. Тэрнээс хойш бол яг ийм энгийн бүр ийм юунууд гарчиж. Заавал лабораторийн орчинд шаардлагагүй. За тэгээ энийг л хэлэх гэсэн гол мессеж нь тэгээд гараа сайн хариутгаараа, хөлөө сайн угаагаараа тэ гэр бүлийнхнийгээ хайртай хүмүүсээ гидсний халдвараасаа эргүүлээрээ.